За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Нийгэмшил хичээлийн гол чухал тулгуур олголт болон онлайн ойлголтуудыг шин бодцоон танилцуулж өгье. Манай хүүхдүүд хичээлдээ нэмэлт байдлаар хичээлээрэй. За нийгэмшилд холбогдох дараах юм гурван онол байна л да. Нийгмээс суралцсан онол, за танин мэдхийн онол, иргэдэл харилцан үйлдэлийн онол. За энэ нийгмээс суралцсан онолыг бол урамшуул шийтгэлийн нөлөө гэдгээр бол бондороо тайлбарласан байна. Харин танин мэдхийн хөгжлийн онолыг бол танин мэдхийн чадварыг эзэмших дөрвөн үеийг дамжин хөгждгөө гэж Пиаже бол тайлбарласан байна. За дараа нь иргэдэл харилцан үйлдэлийн онол бол бусдад хариу үзүүлэх байдлаар нийгэмшдэг гэж тайлбарласан байгааг дараах слайдуудаас төгөрөнгөө тайлбарч өгье. За энэ нийгмийн сурвалжын онол бол бас нэг юм хоёр хэлбэртэй байна. Нөхцөл байдлаас суралцгүй, ажиглалтаар суралцгүй. За энэ нөхцөл байдлаас суралцгүйд нь болохоор тухайн зан үйлийг ирээдүйд хийгдэх хэсгийг тодорхойлдог юм хэлбэр байна. Жишээлбэл өөрийн үйлдэлийг нь бусад хүмүүс урамшуулсан бол давтна. Буруутгасан бол бахин хийхээс олддог гэсэн. За тэгэхээр ажиглалтаар суралцах нь болохоор энэ бусдын зан үйлдэлийг ажиглаад тэгээд тэр зан үйлд нь үзүүлэх бусад хүмүүсээс өгч байгаа урамшуул болон шийдвэрлэлийг ажиглах замаар суралцдаг юм хэлбэр байна гэсэн. За тэгвэл бусдын зан үйлээс суралцаж нийгэмшгийг ерөнхийдөө хэлнэ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр аливаа зүйлийг урамшуулад байх юм бол дахин давтан хийх юм урам зориг авдаг байх нь тийм ээ. Харин буруутгаад болон шийдгээд авах юм бол тэр үйлдэлийг хийхээсээ онцлог гэсэн үг байна. За дараа нь танин мэдхийн хөгжлийн дөрвөн онол байдаг. Танин мэдхийн хөгжлийн онолоор бол танин мэдхийн чадварыг дөрвөн үе шат дамжин хөгждгөө гэж Пиажегийн үздснээр за нэгдүгээр үе бол 0-оос 2 нас байна. За энэ болохоор биеэрээ хурц өвчнөө мэдэрдэг гэсэн үг. За тэгэхээр бид нар бага наснда юмсаа бол бас мэдэх буюу эсвэл дүүнэрээ хараад бол яг биеэрээ хурц очтой мэдрээд байгааг нь бол мэддэг тий. За хоёрдугаар үе буюу 2-оос 7 нас байгаа. За бэлэгдлийг хүлээн авч өөрөө бүтээж илэрхийлж сурна. Гуравдугаар үет бол 7-оос 11 нас байна. Хийсвэр ойлголтуудыг эзэмшиж ашиглаж сурах юм үе шат. За дөрөвдүгээр үе шат нь бол 11-ээс 15 нас буюу хийсвэр ойлголтуудыг ашиглан дүгнэлт хийх чадвартай болно гэсэн юм үе шат. За тэгэхээр ийм дөрвөн танин мэдхийн чадварын дөрвөн үе шат байна. За дараа нь бэлэгдэл харилцан үйлдэлийн онолоор бол мэд хэрхэн үзсэн юм бэ гэхээр нийгэмшилтийг 3 үе шаттайгаар тайлбарладаг. За нэгдүгüүрт нь бол дуурайх. За дуурайх бол бид нар бас хичээгээр бол мэднэ те. Дүүнэр нь та нарыг хичээлээ ихтэй суухаар хажууд чинь бас харандаа бол тэрнээс чинь булаацалдаад чиний хийж байгаа зүйлийг хийх гээд байдаг гэсэн үг те. За тэрүүгээр тэр жишээгээр бас тайлбарлаж болно. Нөгөөх нь болохоор тоглоомын үе шат. Тоглонгоо нийгэмшилтийг эзэмшдэг байна. За дараа нь хамтран тоглох үе шат. За хамтран тоглож байгаа тохиолдолд тоглоомын дүрм тогтоож тоглоно гэсэн үг тийм. За тэгвэл пүүлийн болох дээрээ энэ солин дах биеийн үзэл баримтлаараа биеийг бас 3 үе шаттайгаар үзсэн. За нэгдүгüүрт нь бол төсөөлөл буюу би бусдад ямар харагдаж байгаа вэ? Хоёрдугаарт нь бол үнэлэмж байгаа. Намайг хүмүүс хэрхэн үнэлж байгаа болоо гэдгээс тийм. За гуравдугаарт нь үнэлгээ. Бусдын үнэлгээнээс хамаарат өөрийгөө бүтээх гэсэн ийм үе шаттай үзсэн байгаа. За тэгвэл бид нар 10 дугаар ангийнхаа нийгэм судлалын хичээлдээ бас үздэг тийм. Нийгэмшлийн агентууд байна. За нийгэмшлэлд нөлөөлж байгаа хүн бүлэг байгууллага нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг нийгэмшлийн агент гэдэг ба тийм. За 5 агент байна. Нэгдүгüүрт нь бол гэр бүл. За нийгэмшүүлдэг үндсэн агент тийм ээ. Нийгэмшүүлэгч үндсэн агент. За ингээ эцэгхийн хайр халамж хүүхдийн хөгжил бол маш их чухлаа гэдэг. Жишээлбэл байшингаар ярих юм бол байшингийн хундаан бол маш сайн байх тусмаа бүх удаан олон жилийн насжилттай байна гэдэг тийм ээ. За тэгвэл гэр бүлийн хүмүүжил энэ эцэгхийн хайр халамжинд өссөн хүүхдэд бас хэрхэн нийгэмшдэг вэ гэдэг тухай байна тийм ээ. За дараа нь сургууль байж байна. За энэ бол тодорхой зорилго түүнд хүрэх
арга хэрэгсэл агуулга бүхий энэ хөтөлбөрөөр хүүхдийг нийгэмшүүлдэг албан ёсны агентгаа. За тэгээд сурах зорилготой хүмүүжил төлөвшөл олж авах зорилготойгоор байдаг тийм ээ. За үе тэнгийнхэн байна. За үе тэнгийнхэн бол гэр бүл сургуулиас өгдөггүй гэл хөдлөлт танин мэдгүй. За тэгээд энэ нийгмийн тодорхой чадвар дадлуудыг олж авах хэсэг баг гэсэн. За дараа нь хэвлэл мэдээлэл маш чухал агент бас тийм ээ. Танин мэдхүйд нөлөөлөх маш олон хэлбэрээр үүргийн загваруудыг хүмүүст хүргэдэг байна тийм ээ. За тэгэхээр энэ хэвлэл мэдээлэл бол нийгэмшлэлд маш чухал юм бас агент та. За орчин үед бол бас лээдгүй бас анхаардын төв байгаад байгаа юм тийм ээ. За ажлын байр дараа. Ажилтнаас олон тооны үүрэг биелүүлэх. За тэгээд дүрм журамд нь нийцсэн ажиллахыг ерөнхийдөө таарддаг. Хүний итгэл үнэмшил, үнэцэл, зан үйлээр үзүүлдэг гэсэн үг ээ. За тэгээ мэдээж өөр хүмүүс байгаа өөр үзэл бодолтой тийм ээ. Гэхдээ тэгэхээр үүргээ ухамсарлаа дүрм журамд нийцэж ажиллахыг ерөнхийдөө шаарддаг байна. За ингээд нийгэмшил хичээлийнхаа тоон ойлголтыг хүүхдүүд маань дэлгэрүүлэн судалж мэдэрээ. Баярлалаа.